Герман улсын хамгийн том сониудын нэг дэлхийн 130 орнд хэвлэгдэх өдөр тутмын Вэлц сонинд эдийн засгийн сэтгүүлч Тобайс Кайзер Монголын талаар нэг мэдээлэл нийтэлсэн байх юм. Тэрхүү нийтлэлд Монгол улс дампуурлын эрэмт тулж ирлээ. Энэ баялагын хараалын хамгийн сүүлийн үеийн бодит жишээ юм. Тиймээс Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангаас удаа хугацаагаар дөөлж явсны эцэст аргагүй ирэхэд ханджээ. Эх сард олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд ирэх юм байна. Тэд бусад ижил төрлийн ийм орнуудад тулгадаг пакетын бодлогыг хэрэгжүүлж магадгүй. Энэ бодлогын гол цөмөнд төсвийг хунхаас гадна эрүүл мэнд боловсрол цахилгаастаас ер нь олон түмэнд ашигтай гэсэн болгоны хуу хаман хэмжлэгийг тулган шаарддаг хэмээжээ. Эндээс харуул олон улсын валютын сан бидэнд цоошин зүйлийг зааж өгөхгүй юм байна. Хувьчлал нэрээр дээрэмт ажиллагааг манайхан маш сайн хийдэг. Өөрийнх нь мөнгөөр өөрийг нь худалдаад авчихсан эрдэнтийн асуудал үүнийг 100% нотлно. Тэгэхээр эрх баригчдын бодлогыг таахад нэг толгой ажиллуулад байхын маалах олон улсын валютын сан эрен хувьчлалыг тулгана. Лойврчид уухантаас шүүрэн авна. Ардчилсан нам ёстой новш юм а. Улс орныг юу болгосныг хардаа одоо хувьчлал явуулж хүндрэлээс гарахур аргагүй гэж штэ хэмээн наашаа харан шогширч цаашаа харж дараатлынэгээд ялс маань сувчилж явах юм. Асуудалгүй штэ. Яах вэ? Тэрүүгээр ганц 2 жил цалин бүлүүгээ тавина л да. Тэртээ тэргүй шинээр тодорсон худалдаа хөгжлийн банк гэдэг лойврчид багнуур хөтөл дарахны төмөлгийн үйлдвэр 2 3 4 дугаар цахилгаасны хувь хувьчилж авах бэлтгэлээ базаачсан байгаа гэдэг гишүүн нэмбэр илчилсэн. Тийм болохоор Standby гэдэг хөтөлбөр нь лойврчдын хувьд шүс гоожулсан амттай зүүш улс орон ард иргэдийн хувьд бол нийгмийн гих бүх өмч хөрөнгөөс нь салах асар том лойр юм а гэд ойлгочиход болно. Standby хөтөлбөрийн хувьд өөр тайлбар харагдахгүй байна. Монгол ардын нам хэрвээ Standby хөтөлбөрийг хүлээж авах юм бол ирээдүйн рүүгээ хөөцөгдсөнтэй адил юм болно. Ард түмэн сохор дүлий тэнэг биш ээ.